харьцагчтай жижиг мөнгөн сан руу орлого авахдаа мөнгөн хөрөнгө модулын харилцах хэсгээс харилцагын зарлага сонгоно. Ингэснээр тухайн цонх гарч ирэх бөгөөд гүйлгээний загвар хэсгээс харилцагын зарлага, кассийн орлого, гүйлгээний загварыг сонгоно. Огноо хэсэгт тухайн өдрийн гүйлгээ гарч буй өдрийг бичнэ. Банкны дахь харилцах хэсэгт харилцагын дансыг сонгоно. Гүйлгээний утга хэсэгт доор байгаа гүйлгээний утгуудаас сонгох боломжтой бөгөөд гараас бичиж өгөх боломжтой. Гүйлгээний дүн хэсэгт мөнгөн дүнг бичиж өгнө. Хүлээн авах хэсэгт ажиллагчдаас сонгож өгье. Зүүн доод буланд байгаа эдийн засгийн англи дээр дарснаар тухайн цонх гарч ирэх бөгөөд хөтөлбөрийн код, зориулалтын код, эдийн засгийн ангиллыг зөв сонгож өгөх хэрэгтэй. Жишээ нь жижиг мөнгөн сантай холбоотой гүйлгээ гарч байгаа учраас жижиг мөнгөн сангийн эдийн засгийн ангиллыг сонгож өгөх хэрэгтэй. Ингэснээр мөнгөн гүйлгээний тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан зөв гарах болно. Төсвийн дүн багнанд мөнгөн дүнг бичиж өгнө. Үүний дараа баталгаажуулах товчийг дарна. Бэлэн мөнгө орлого цонхон дээр дарснаар тухайн цонх гарч ирэх бөгөөд няруу хэсэг кассийн нэрвийг дуулна. Гүйлгээний утга, гүйлгээний дүн өмнөх цонхоос автоматар дуудагдах бөгөөд мөнгө тушаагч хэсэг ажиллагчдаас сонгож өгье. Доор байгаа эдийн засгийн англи дээр дарснаар тухайн цонх гарч ирэх бөгөөд тухайн цонхны мэдээллүүд өмнөх цонхноос автоматар дуудагдана. Иймээс энэ цонхыг баталгаажуулж хадгална. Үүний дараа гүйлгээний мэдээлэл цонхон дээр дарснаар тухайн цонх гарч ирэх бөгөөд харьцсан данс, гүйлгээний дүн, тэнцүү байгаа хэсгийг шалгаад хадгалах товчийг дарснаар энэ гүйлгээ маань амжилттай хадгалагдана.